Тэгээд би ер нь бол энэ юу болж байгааг ойлгохоо болцсон. Европыг аврах юм байгаа мó. Энэ залуу хүмүүс ямар мэдрэл муутай орон континент болцсон юм бэ? Тэгээд ингээд маш олон хүмүүсийн толгой дотор ямар амар вирус суудсан байгаа юм бэ? Тэр вирусыг одоо яаж устгахын? Энэ хүмүүсийг одоо яах ёстой би мэдэхгүй байна. Тэгээд Европ жижиг баха. Өмнө нь Герман улс автомашинаар алдартай байсан бол одоо муслимчууд автомашиныг ашиглаад Германд хүмүүсийг зүгээр алж байгаа гэсэн үг. За, зул сарын үеэр хэдүүлээ юу арсан юм бэ гэх юм бол хэдэн мэдрэл муутай исламистууд, экстремистууд автомашинаа зүгээр баяр ёслолын талбайлуу дайраад олон хүмүүсийг алсан. За, дөнгөж саяхан бас дахиад тийм террористийн хаалга бий болсон. За, тэгээ хин хийсэн бэ гэх юм бол ойлгомжтой. Тэгээд хэдүүлээ энэ Германд амьдарч байгаа энэ муслим хүмүүсийн сэтгэлээг зүгээр ингээд сонсцгоё. За чи Германд хэр удаж байгаа юм бэ гэсэн чинь 3 жил болж байгаа гинэ. За тэгээд Герман улс тухтай байна уу гэсэн чинь ерөөсө тухгүй байна. За тэгээд яагаад таалагдахгүй юм бэ гэсэн чинь infidel улс гинэ. Энд ерөөхдөө муслим шашинтай хүн ерөөсөө байхгүй, миний шашин, миний үзэл бодлыг хуваалцдаг хүн байхгүй. Тэ? Эдгээр бүгдээрээ бурхны эсрэг, тийм учраас надад ерөөсөө таалагдахгүй байна гинэ. بلاد كفر. لا العالم تفهمها الانبياء عالم يقول لك هذول استقبلونا وبلاد المسلمين ما استقبلتنا. اي بلاد كفر وحتى اللي استقبلتنا. Гэхдээ бодоо үзтээ өөр ислам улс чамайг хүлээж аваагүй штэ. Чи их орноосоо зугтах та. Тийм ээ? Өөр муслим ислам улс чамайг хүлээж аваагүй. Ороод ир гэж юусоо хэлээгүй. Окей? Гэхдээ энэ улс чамайг найрсаг хүлээж авсан. Тэгээ тухгүй байна гэж үгсэн чи үгүй. Хэвээ тийм юм байхгүй. Тухгүй байна. حتى اذا استقبلونا. يعني حتى اذا استقبلنا الالماني يظل كافر. نعم. За тэгээд Герман хүн биднийг авраад гэрлүүгөө оруулаад тэгээ infidel тэгээ манай бурхан манай шашинд итгэдэг хүн хിവэрэ гэсэн үг гэсэн чи хിവэрэ. انت متاكد من هذا الكلام؟ ومقتنع منه؟ Чи итгэлтэй байна уу? Бат итгэлтэй байна уу? Бат итгэлтэй байна. AirPods зүүцэн. Том Hilfiger-ийн цомц тэ. والله على راسي انا ما اعرف شو اقول لك. حلو بس ما دامك مقتنع فهذه شغلتك. مقتنع كافر الكافر كافر. الكافر كافر. نعم. طيب اريد اسالك سؤال. Тэгээд би чамд хэлэх юм одоо алга юм байна. Би чамайг тэ үзэл бодлыг чинь ингэ засан гэсэн юм худлаа юм байна. Тэ. Тэгсэн чи infidel бол infidel. За би чамаас дахиад нэг юм асууя. اي الاحسن المسلم اللي ما يستقبلك ولا الكافر اللي يستقبلك؟ Аль нь дээр вэ? Өөр нэг муслим шашинтай хүн. Гэхдээ тэр хүн чамайг хүлээж авахгүй, чамайг халамжлахгүй, чамд тусламж үзүүлэхгүй, чамайг аврахгүй. Эсвэл тэ Кристийн шашинтай хүн аль нь дээр юм бэ? Толгойн ажиллаж байна. شلون يعني المسلم؟ المسلم Юу гэсэн үг бэ гэсэн юм. Үгүй ээ. За нэг муслим хүн. Заяа. Чамайг гэрлүүгээ оруулахгүй. Гэхдээ Кристийн шашинтай хүн тэ хаал үүдээ нээж байгаа. Аль нь дээр вэ? ما يفوتك على بيته ولا الكافر اللي يفوتك على بيته يطعميك ويشربك اي الاحسن؟ Тэгээд чамайг хоолдог, чамайг хувцалдаг. Аль нь дээр юм бэ? المسلم. المسلم Муслим дээр. نعم. والله ايوه. Wallah. Тэ Allah дээр тэ тангараг өрөх хөөс. Yes. За хүснээр хий. За тэгээ юу болсон бэ гэх юм бол тэгээ амар funny заяа. New York Times. Тэ a car plowed through a park during Berlin's biggest LGBT pride event. За нэг томоохон pride парад болсон байна л да LGBTQ тусдаа асуудал. Окей. А тэгээд энэ юу бичгдэг байгаа юм бэ гэх юм бол нэг муслим хүн, нэг эрэгтэй хүн, нэг террорист тэ машина ашиглаад хүмүүс руу дайрсан гэж юурээс бичихгүй. Нэг машин. За ёо, машин өөрийгөө өдөртсөн гинэ. Тэгээд юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ энэ харцгаая. Боо юм болсон. За тэгээд машин гин тэр үлдсэн гинэ. За тэгээд ер нь бол шүүх хурал болох юм бол тэгээ тэр муслим террористыг ер нь бол шүүх хурал дээр дуудахгүй юм байна. Нөгөө машиныг дуудах гэдэг шиг байна л да. За тэгээ ингээ харцгаая. 1970 оноос өнөөдөр хүртэл Европ даяараа хэдэн моск байгаа юм бэ? Ер нь бол
Muslim heat гэж ойлгочих заяа. За 400-аар ихсэн те 1979 онд бүр 2700 шинэ моск те. А гэхдээ 3000 христийн те шашинтай холбоотой хид татан буулгацсан. 92 онд 8700. За 11 онд 14000 25000 нөгөө христийн шашинт хэд байхгүй болсон. За ингээ Их Британийг хараад үзэх юм бол Франц те ерөөдөө хаана бөөгнөрөөд байгаа юм бэ гэх юм бол харж болно. Тэр зөв гинт хэрэг хүчингийн хэрэг зөв оргилцэг дээрээ л явж байгаа. Тэгээ 2025 онд 17000 те моск болцсон. 61000 христийн шашингийн те хид church татан буулгацсан. За тэгээд энэ хэний буруу юм бэ гэх юм бол муслимчуудын буруу биш ээ. Хэний буруу юм бэ гэх юм бол европчуудын өөрийнх нь буруу. Хогчин гэж хэлэхээс өөр аргагүй. За тэгээд энд ямар мэдрэл муутай хүмүүс нь явж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ бас сонсохгүй болохгүй яагаад гэх юм бол энэ яг нэг улс төрч заяа. Окей? Дижитал ертөнц шинэ эдийн засаг. Тэрэндээ бэлэн хэвлэх хаан. Data analysis. Content marketing. Нэг сонсч ирсэн үү, нэг мөрөөдж ирсэн үү? Өөрийнхөө энэгээрээ дамжуулаад бэлдээд ажлын байраа хамгаалах, орлогоо дэвшүүлэх тийм сонирхолтой хүн байгаа юм бол видеогийн эц болоо дахиад болцсон. Queere Community fühlt sich natürlich vor allen Dingen von rechts bedroht. Ist natürlich jetzt ein bisschen schwierig in Angesicht der Ereignisse, die sich hier ereignet haben, das in Zusammenhang zu bringen. Dazu, das muss За queer community гэдэг чинь одоо нөгөө ижил хүүстэн сонирхдаг community гэсэн үг. Одоо бүдүүлгээр хэлэх гомо нар уучлаарай. За тэгээд тэд нар хинээс айж байгаа юм бэ гэх юм бол барууны үзэл бодолтой одоо улс төрийн спектрум дээр барууны консерватив AfD нам гэх мэт тиймэрхүү хүмүүсээс айж байгаа гинэ. Гэхдээ саяны энэ террорист халдлага тийм ээ энэ муслим хүмүүстэй энэ олон хүмүүс ингээ сайн нас орлоо нэг хүн машинаараа тэднэр лүү ингээ дайраад алах гэж үзсэн. Тэрнтэй энийг ингээд барууны үзэл бодолтой герман улс төрчтэй холбож авах хэцүүлтэй. Гэхдээ хичээе гинэ. Nochmal ganz deutlich sagen, wissen wir hier schlicht zu wenig und aber nochmal klar, eine queere Community fühlt sich natürlich vor allen Dingen von rechten Kräften bedroht. За тэгээ энэ queer community, LGBT community ерөөдөө хинээс айж байгаа юм бэ гэх юм бол энэ ислам, муслим хүмүүсээс ерөөсөө айхгүй байгаа. Хинээс айж байгаа юм бэ гэх юм бол тэр барууны үзэл бодолтой намын гишүүдүүдээс тэр намыг дэмждэг хүмүүсээс айж байгаа гинэ энэ мэдрэл муутай. За мэдрэл муудах нь болоогүй. За өсний өнгийг харцгаая. Тэ энэ хамрандаа нэг мал шиг ингээд эмэг зүүцсэн. За тэгээд энэ гоц ухаантай бүсгүйгээс ямар гоё юм гарч ирэхийг хэдүүлээ сонсцгоё. I'm getting really sick of this. I'm getting really tired of having to repeat myself over and over again. So today in Berlin there was an attack. A van drove through a crowd of people. Би заалгаж байна. Тултлан заалгаж байна. Юунаас залгаж байгаа юм бэ гэвэл Берлин дөнгөж саяхан дахиад нэг хүн машинаараа хүмүүсийг аллаа. Celebrating Berlin Pride Parade that they have every year. It's a huge parade. It's one of the biggest. And they injured, I think at this time I'm making this video, this is subject to change, 17 people and one person is dead. 17 хүн гимтсэн. Нэг хүн нас барсан. Okay, so it's a breaking story. There are going to be things that are going to come out and change throughout the life of the story, you know, average. So the suspect is an Islamic extremist. That's their suspect right now. That's what I read, okay? I'm not going to say anything about the rest of the Muslim population because of actions of this one person. Тэгээд машин жолоодсон хүн юм бэ гэвэл муслим шашинтай исламист хүн. Гэтэ энэ тухай би дахиж юм ярихгүй. Ягаад вэ гэх юм бол энэ тухай ярина гэдэг чинь бусад
бүх муслим, ислам шашинтай хүмүүсийг гүтгэн гэсэн үг. But what I can say is the people who were celebrating about this were all white men, young white men with crosses in their profiles. Тэгээд энд баярлаад явсан. Энэ террористийн халдлагыг ингээд дэмжсэн, баярлсан хүмүүс ямар хүмүүс байсан бэ гэх юм бол цагаан эрстэй эр хүмүүс. Тэгээд профайл зураг дээр дандаа ийм хас тэмдэгтэй. Манай Монголын хас тэмдэг биш, тий? Нөгөө Гитлерийн хас тэмдэг. Because we've all seen it. We've all seen how you guys react towards gay people and how you wish harm on them constantly. I get a constant hate on my videos, especially. Тэгээ энэ эмэгтэй хүний толгой нь одоо яаж ялцарсан байгаа юм бэ гэвэл машин аваад заяа бор эрстэй Африк муу Арабын орноосоо тий тэр Pride Parade тэр LGBTQ чуулган руу ингээд дайрах юм бол чамайг ерөөсө шүүмжлэхгүй юм байна. Ягаад гэх юм бол окей тий чамайг шүүмжлээд ирэх юм бол бусад муслимчуудыг ингээд тэр чиглэлээр шүүмжлэн гэсэн үг. Тийм учраас тэгж болохгүй гинэ. А гэхдээ чи зүгээр гэртээ суугаад Facebook дээр янз бүрийн ингээ барууны үзэл бодолтой улс төрийн контент хуваалцаад байгаа юм бол чи бол чүтгэр. Заяа. Чи бол тэ хоригдох ёстой. Чи бол зайлах ёстой. А гэхдээ тэр машинаараа хүмүүсийг алж байгаа хүн бол no. За энэ Германы нэг дуучин заяа. Яг герман хүн бол золтой бол биш. Гэхдээ Герман төрсөн. Германы иргэншилтэй. А тэгээ энэ эмэгтэй юу ярьсныг хэдүүлээ сонсцгоё. Beim CSD ein Auto reingerast ist, ein Mann in einem Auto. Und was auch für mich schockierend war, ist, dass das Erste, was ich gedacht habe, war, hoffentlich ist es kein Kanake, hoffentlich ist es eine christliche Weiße. За тэгээ саяхан Christopher Street дээр ингээд би ингээд сонслоо. Christopher Street дээр сайн ингээд жуулсан байхгүй. Ингээд амар ингээд сонслоо. Амар юм байна. Тэгээ тэр мэдээллийг шууд сонссон чинь би ганцхан нэг л юмыг хүсэж ийсэн. Цагаан арьстай Христийн шашинтай хүн дайрсан байгаасаа, жолооч нь байсан байгаасаа. Тэ? А гэхдээ тэгээ энэ эмэгтэй нэг герман үгийг ашигласан заяа. Канака. Канака юу гэсэн бэ гэх юм бол нөө бүдүүлгээр нөө араб бор арьстай хүнийг турк хүмүүсийг канака гэж дууддаг. Юутай ингэ зүүрлж болох юм бэ гэх юм бол нөө Америкт хар арьстай хүмүүсийг негрийг одоо и үсгээр негр гэдэг нь штэ. Тэ? Энэ эмэгтэй бас юу хэлсэн бэ гэх юм бол бити негр байгаасаа. Бити канака тэ энэ машиныг жолоодсон байгаасаа гэж юм. Цагаан арьстай Христийн шашинтай хүн байгаасаа гэж залбирсан гинэ. Тэгтээ тийм байгаагүй канака байж таарсан. Und da zeigt sich dann wieder Intersektionalität. Wir kämpfen nicht alle die gleichen Kämpfe, aber wir sind füreinander da in Momenten wie diesen. Und dann spüren wir. Тэгээ баг ойлгож шүү дээ. Толгойн дотор юу ямар кино явдаг юм бэ би бүр ерөөсөй ойлгохгүй. Ягаад вэ гэх юм бол тэ хүмүүсийг алах юм бол чи бор арьстай муслим шашинтай юм бол окей. Тэгээд ямар нэг байдлаар нэг юм дэлбэрчээд хүмүүс ингээ нас барах юм бол юуны төлөө залбирдаг юм бэ гэх юм бол цагаан арьстай хүн байсан байгаасаа гэж залбирдаг нэ мэдрэл муутай. За тэгээ мэдээж энэ томоохон улс төрийн сенсацийг хэн алгасаж болохгүй юм бэ гэх юм бол Friedrich Merz. За тэгээд шууд маргааш нь илтгэл тавилаа. Яг адилхан толгой нь хоосон. Nicht erst ein solcher Anschlag wie gestern Abend. Тэр өчтөр оройны тэр дайралт тэр терроризм. Бидний эрх чөлөөийг аюулт тий аюул болж байна. Аюул учруулж байна. Intoleranz, Ausgrenzung, Diskriminierung. Ялгуурлан гадуурлах тий боллоо шахах нийгмээсээ хөөх Dumme Redensarten. Тэнийг үг хэлэх амар чухал. Яг гэх юм бол чи тэнийг үг хэлэх юм бол тий чи герман улсад тий арчлал, эрх чөлөөд аюул болно гэсэн үг. Окей, амнаас гарч байгаа. Тим амар харилт. Тэгээд тэнийг онгоо чи хэлэх юм бол тий герман улс чи бас байх ёсгүй. Чи манай улс арчлалын дайсан. А гэхдээ машинаар хүмүүс рүү дайрах нь окей.
Тэг ингээд царайг нь хараарай. Тэ. Тэр бас ер нь бол терроризмтэй адилхан гэсэн утгатай юм ярьсан. Гэхдээ Friedrich Merz ерөөхдөө жоохон мэдрэмжтэй байсан бол юу хэлэх ёстой байсан бэ гэвэл заяа. Юу болоод байгаа юм бэ? Муслим хүн жолооны өмнөх ухгүй. Баяр ёслох юм бол гэрт нь хорно. Зүгээр бөөндөр зайлцгаа. Гэтэ тийм ир зэрэг мэнүнд угаасаа байхгүй заяа. За тэгээд Парист те яг адилхан өдөр Парист бас юу болсон бэ гэх юм бол за энэ арьс марьс үнгийг хараад үзэх юм бол хаанаас ямар төрлийн хүн бэ гэх юм бол ойлгомжтой. Болгоомжлоорой гартаа юу барьсан байгаа юм хараарай заяа. Attention, monsieur il est armé, attention. Attention, il est armé. Sale gros fils de pute, va niquer ta mère. 3 хүнийг хутгалж амжсан. 1 хүн нас орсон. Attention! 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 Энэ орчны ямар ч мэдрэмжгүй хүн. Тэ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Яагаад энийг хийгээд байгаа юм бэ? Яагаад хүмүүсийг хутгалаад байгаа юм байсан чи? Бурхан надад тушаасан. Тэгээд улс төрчнөр ингээд ягаан устай эмгэгтэйчүүд одоо бурхан тушаасан юм чинь тэгээ болно дөө хутгал. Дараагийн удаа намайг хутгалчихгүй дөө гэсэн нэг тэнийг юм ярьж магадгүй. За тэгээд Reuters хэвлэл мэдээллийн бас юу болцож байгаа юм бэ гэх юм бол те энэ дээр бичсэн байм би ингээд тэмдэглэсэн байгаа шүү дээ. It is Allah who commanded me. Allah одоо бурхан надад тушаал өгсөн. Гэсэн чинь доор ингээд бичсэн байгаа. The motive for the attack remains unknown. Энэ хүн яагаад хүмүүсийг ингээ хутгалсан бэ гэх юм бол хэн ч мэдэхгүй. Би ер нь бол энэ юу болж байгааг ойлгохоо болцсон. Тэ. Европыг аврах юм байгаа мó. Тэгэхээр ийм юм харахаараа улс төрчин юу ярьж байгааг нь харахаараа ард түмэн юу ярьж байгааг нь сонсохоороо энэ залуу хүмүүс тэ алсан хүн гэдэг арьс хүн цагаан арьстай хүн байгаасаа Кристийн шашинтай хүн байгаасаа ямар мэдрэл муутай орон континент болцсон юм бэ? Тэгээ ингээд маш олон хүмүүсийн толгой дотор ямар амар вирус суудсан байгаа юм бэ? Тэр вирусыг одоо яаж устгахдгийг энэ хүмүүсийг одоо яах ёстой би мэдэхгүй байна. Тэгээд Европ GG баха. Одоо 2 жил Way Academy-тэй хамтарч ажиллаж байна. Тэр Way Academy таадаг юу заадаг юм бэ гэх юм бол digital marketing, content, data analyst. Тэгээ хамгийн сүүлд юу нэмсэн бэ гэх юм бол Химэл Ойхан ба Химэл Ойханы агенттэй хэрхэн ажилладаг юм бэ? Хичээлийн хөтөлбөр байгаа. Та хэд хэн заах юм бэ гэх юм бол нэг их сургуулийн багш та хэд заахгүй. Та хэд хэн юм заах юм бэ гэвэл яг тэр мэрэгчл тэр чадвараараа дамжуулаад өөрийнхөө орлогоо олж байгаа хүн. Та энэ чадварыг эзэмшээд авцсан тэргүүрээ дамжуулаад өөрийнхөө бизнесээ явуулж байгаа эсвэл өндөр алтан тушаалтай нэр хүндтэй тиймэрхүү хүмүүсээс та сурна гэсэн. Тэгээ ажлын бус цагаар хагасаа бүтэн сайн. Та одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүл. Бусад цагаараа чадваруудаа дээшлүүл. Орлогоо дараагийн төвшин хүрэг, шинэ ажлын байртаа бол шинэ эдийн засгийн ертөнцид бэлэн байгаа. Way Academy-г маань дэлгэрүү мэдээлэл дээр доор байгаа шүү. Тэгээд таатад амжилт хүсье. Тэгээд нэг юм та дэсгүй. Орлогоо дээшлүүлээд хөрөнгө олт хийгээрэй. За